10 дугаар тест 6 дугаар бодлого за өгөгдсөн талуудаар одоо гурвалжин үүсгэж болох уу гэж. Хэрэг үүсгэж болох бол гурвалжныг бол нэрлэе гэсэн байна. За тэгэхээр энд бол яг хөө гурвалжин үүсчүүлж чадахгүй. За гурвалжин үүсгэхийн тулд ийм гурван эрчим байх хэрэгтэй байдаг. За гурвалжны талуудыг А, Б, С гэчээ. За тэгхийн бол гурвалжны хувьд бол аль ч хоёр талынх нь нийлбэр 3 дахь талаасаа бол заавал их байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл одоо B дээр C-г нэмсэн А-гаасаа заавал их байна. А дээр C-г нэмсэн нь B-гээсээ заавал их байна. За тэгжээж бол яг хөө гэхээр ингэж гурвалжин болж ингэж дээшээ ингэж босч ирэх нь. Өөрөөр хэлбэл А, Б хоёрын маань нийлбэр C-гээсээ их байхгүй бол одоо ингэж дээшээ юм гурвалжин болж босч ирэхгүй байна. За тэгэхээр энд бол яг хөө гэхээр 13 энд ингэ авцсан гэж үзье. За тэгээд 7-г ийшээ босголоо. Ийшээ 5-ыг босголоо гэж үзчихье. Тэгхийн бол энэ хоёрын нийлбэр маань 12 учраас энэ 13 тал дээр бол унчна гэсэн үг. Тэгэхээр гурвалжин бол үүсэхгүй. Тэ хариу.